За өнөөдөр нэг сүүлийн цифр, төгсгөлийн цифр тэр нэг жоох ажиллая. За ер нь юу юм бэ гэхээр би ер нь нэг 2-ыг 2025 удаа үржүүлъя л да. Тэгэхэд төгсгөлийн цифр нь ямар тоо байх вэ гэдэг юм дээр ер нь ярив. 2-ын цифрыг 2005 удаа үржүүлвэл. За хэрэг 1 байсан бол тодорхой 1-ийг хэдэн ч удаа үржсэн нэг өөрөө гарах учраас 1 байсан бол энэ төгсгөлийн цифр хариу 1 буюу төгсгөлийн цифр 1 байна. 2 байвал яах юм бэ гэдэг юм байна. За энэ яг нь зүй тогтолтол байдаг л та. Одоо чинь 2-ыг 1 удаа үржүүл өөрөө тийм ээ төгсгөлийн цифр нь 2 байна. 1 удаа үржүүл гэдэг нь гэсэндээ 2 тэнцүү 2 гэж болчих болно. 2-ыг 2 удаа үржил та. Тэгвэл 4 буюу төгсгөлийн цифр 4. 2-ыг 3 удаа үржиж. За тэгэх юм бол хариу 8 байна. 2-ийн 4 4-ийг 2 орж 8. За 2-ыг 4 удаа үржиж. Чи 16. За төгсгөлийн цифр нь 6 байна. За ингээд төгсгөлийн цифрүүд нарч. За одоо эцэст нь 2-ыг 5 удаа үржил үзэхэд энэ шийдэгдэн дээ. 16-аар үржил 32. Төгсгөлийн цифр нь хэд юм бэ гэхээр 2 байна. За тэгвэл одоо энэ 2-оор төгсөн тоог дахиад 2-оор үржихээр энэ 4-оор төгсөн энэ түрээд ирнэ. Дахиад 4-оор төгсөн бол чинь энэ дээрээсээ энэ 4-өл дээрээсээ ээлжил явна гэсэн. Эргэлдээ циклдээд байна гэсэн. Одоо 4-оор төгсөн тоог нь дахиад 2-оор үржүүл 8-аар төгсөн тоог болсон. 8-аар төгсөн тоог нь 2-оор үржүүл 6-аар төгсөн. Дахиад энэ 4 байнга энэ 4-ийг явуулна гэсэн үг санаа. Тэгэхээр ер нь бол юу хэлэх гээд байгаа гэхээр 4-4-оор уйлдэм байх. Уйлна гэдэг юмыг ойлгох шиг гэдэг. Тэгвэл 2025 удаа үржүүл яах вэ гэдэг асуудалд хариулах нь шүү дээ. Тэр ерөнхийдөө энэ дэр үлдэгдэл ашиглаж. Одоо жишээ нь 2-ыг 4-т байхад 1 үлддэг удаа үржил та. 2-ыг ингээ баг 2-уудыг үржин. Гэхдээ 4-т байхад 1 үлддэг байх ширхэг нь 4-т байхад 1 шиг удаа бай. Тэгэх юм бол төгсгөлийн цифр нь 2 байна. Нэгсэндээ энийг 10-т байвал 2 үлдэнэ гэсэн. Тоог 10-т байхад төгсгөлийн цифр нь үлддэг шиг энэний 2-т 10-т байвал 2 үлдэнэ гэсэн үг. Нөгөө талаас тэгвэл 2-ын цифрыг нь 4-т байхад 2 үлддэг байхаар тийм ширхэгтэй үржил та. Тэгэх юм бол 10-т байхад энэ 4 үлдэх үе төгсгөлийн цифр нь 4 гэсэн үг. За энэ альва тоог 10-т байвал сүүлийн цифр гарч идэг. За тэгвэл дараагийнх нь 2-ын тоог хэдэн удаа үржих юм бэ гэхээр 4-т байхад 3 үлддэг байх удаа үржил та. Тэр үржиж байгаа тоо. Тэгэх юм бол 3 дахь нь буюу энэ 8-ууд үлдэнэ гэсэн үг санаа. Төгсгөлийн тоо 8 гэсэн үг. За тэгвэл эцэст нь 4-т хуваагддаг ширхэхээр үржих 2-ын тоог. Нэгсэндээ 2024 удаа ч юм уу тий. Энэ 4-т хуваагддаг байхаар үржиж. Тэгэх юм бол төгсгөлийн цифр нь 6 байна гэсэн үг. Энэ нөхөр байна гэсэн үг. Хитэр байна гэсэн. За тэгвэл одоо энэ учрыг нь ойлгох юм бол цааш өдрийн шууд бид нар 2025-ыг 4-т хуваагаад үлдэгдэл нь хэдийн 1 юм байна. Тэгвэл 1 үлдэж байгаа юм чинь энэ хэсэг буюу энэ 1-р энэ 1, 2, 3 энийг 0 үлдэгдэл гарчиж байна болно гэсэн үг. 1 үлдчихвэл энэ 2, 2 үлдчихвэл 4, 3 үлдчихвэл 8, хуваагдчихвэл 6 болдгоо төгснө гэсэн үг. Тэгэхээр энэ тоо ер нь бол төгсгөлийн цифр нь тэгвэл 1 үлдэж байгаа юм чинь 2-оор байна л гэсэн үг. За эндээс нэг юм нэмж хэлээд түрүүнд бас хэлсэн. Альва тооны сүүлийн цифрыг болохын тулд 10-т байхад сүүлийн цифр болчих байдаг. За мөн ялгаахгүй одоо 3-ын тоог хэдэн ч удаа бас үржиж болно шүү дээ мөн. Тэгэхэд бас ялгаахгүй бүх энэ цифр төр ер нь олтон төгсгөлийн цифр. 3-ын тоог би одоо 2025 удаа ч юм уу за он гарах гэж юмш 2026-ад үржил та. Тэгэх юм бол 3 дээр дахиад эхний эдийн бичиж зүй тогтолыг нь олцоод дахиад ингэ үлдэгдэл ашиглаа ялчээ гэж. За 3-ыг 1 удаа үржихэд 3-аар төгснө. 3-ыг 2 удаа үржүүл
За 2 удаа үржих 3-ыг 2 зэрэг гэвчж болно. Энэ нөгөө 3-ыг 2 удаа үржиж өгнө гэсэн бичиглэл. Тэгэхээр энэ бол 9-оор төгснө. 3-ыг 3 удаа үржих 3-ын 3 зэрэг бол энэ бол 27 буюу 7-оор төгснө. Дахиад 3-ыг 4 удаа үржиж л да. Доор нь бичиж. 3-ыг 4 удаа үржих юм бол 27 3 үржих 81. Одоо нэгээр төгсөндөө 3 үржих дахиад 3-аар төгснө. Тэгэхээр энэ 4 дахиад циклдэд байна гэсэн үг. 3 6 9 3 биш ээ. 3 9 7 1. Яг энэ дөрвөл байнгын 4 яваад гэсэн үг байна. Тэгвэл 2206 дөрөвт болоо 2 үлдэж байгаа юм чинь 2 дахь нь юм байна. Гэдэг ч юм уу. Ингэж хэлээд иж болно гэсэн үг. За хамгийн яг амархан нь бол юу вэ? 6 жишээ. 6-аар төгсөн тоонуудыг үржиж байл л да. Хэдэн ч удаа үржиж болно. Энэ бол заавал 6-аар л төгснө. Огт өөрчлөгддөг. Нэгээр төгсөн тоонд үржүүлээд хот нэгээр төгснө. За 9 дээр 1 9 ээлжлээ гэдэг сандуугаараа. За гэх мэтлэн сүүлийн цифруудыг олдгоо.